За энэ малчны тухай хуулийн одоо хамгийн их маргаан дагуулсан асуудал бол энэ нийгмийн даатгалын шимтгэлийг одоо нөхөн төлөвлөх асуудал байна. Одоо орон нутгад явж байхад тойргийнхонтойгоо уулзалт хийж байхад хамгийн түрүүлж босоод нэг хүний гаргаж тавьдаг асуудал. Яг үнэндээ одоо ингээ биднийг хуураад ийм нэг малчны тухай хуулийн нэрийн доор биднийг хуураад гой гой сайхан заалтууд оруулж ирээд тэгээд одоо хэрэгжүүлэгч урмыг гаргахгүй байсаар угаад ингээд өнөөдрийг хүртлийн юу хууль бол ингээ хүчин төгөлдөр хэрэгжихгүй байна гэдэг. Өнөөдөр бидний энд ингээд тойроо сууж байгаа ч гэсэн хамгийн гол фокуслж байгаа заалтын нэг бол энэ. За тэгээд Авбакир сайд бол бас улангаа ярьж байна. Одоо тэрийг бол бид нар ойлгож чинь танхимын зарчмаар засгийн газар явах хэрэгтэй. Засгийн газар энэ дээр бас хариуцлага хүлээх хэрэгтэй. Түрүүтэр ган үлэг гишүүний хэлсэн шиг анханасаа яагаад энийг тэр батлуулахдаа тэр тооцооллыг хийдгүй юм бэ? Эсвэл хийж өгсөөр байтал тодорхой зорилготойгоор одоо батлаад ингээд явцсан. Одоо за сонгуульд ялж ивэл дараа нь одоо яадагсан өгсөн ийм байдалтай ингээд явцны л одоо гор өнөөдөр ингээд гараад байгаа. Тэгээ миний хувьд бол нэг ийм асуух гэдэг. За журам одоо тэгээд одоо Авбакир сайд бол одоо оруулаад байдаг юм байна. Засгийн газар одоо энийг одоо батлах уу батлахгүй юу? Энэн дээр одоо бид нар ерөнхий сайдаас, сангийн сайдаас ингээд цаашлаад асуулгуудыг ингээд тавиад явах нэ. Хоёрдугаарт нь нийгмийн даатгалын санг одоо сарампай болгочлоо гэдэг энэ үнэн. Нөгөө сонгуульд ялж ивэл юу хамаагүй хэлж, юу хамаагүй мөрийн хөтөлбөр тусгасаар байгаад өнөөдөр ийм байдалтай хүрч байгаа. Тэгэхээр энийг бол бид нар одоо засаж сайжруулж өөрчлөх ёстой. Энэ дээр бол одоо энэ Авбакир сайд нэлээд сайн санаачлахтай ажиллах болов уу гэж одоо би бодож байна. Гуравдугаарт энэ малчны хүүхдийг үнд төлбөргөө сургана гэдэг нэг юм бас нэг заалт орцсон. Тэгвэл тодорхой хэдэн мэрэгжлүүд тавиад өгсөн. Энийг нэг жоохон тэр хүрээ хязгаарын жоохон тэлмээр байна. Тэлмээр байна. Энэ дээр одоо энэ бид нар мэдээж одоо энэ дараагийн энэ сонсголын үр дүнгээр энэ малчны тухай хуульд бас нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах асуудлууд яригдах бах. Энэ дээр бол одоо маш олон талаас нь ярилцах хэрэгтэй байна гэж ингэж бодоод байгаа юм. Дээрээс нь энэ малчны хүүхдүүд одоо сүүлдээ малчин болохон болж байна. Тэгээ энэ малчны хүүхдүүд малчин болохон болчхоор хэн энэ Монголын одоо энэ малыг маллах уу? Хэн Монголын үнсийн нөөцийг бэлдэх үү? Хэн Монгол улсын тусгаар тогтнолын баталгааг хангах вэ? Энэ малчид чинь нэг талаасаа мал маллаад байгаа гэдэг байгаа боловч нөгөө За 1 минут сонгоё. Нөгөө талдаа энэ малчид чинь Монгол улсын одоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж тусгаар тогтнолын баталгаа болж тэр одоо газар нутгаа одоо энэ уул уурхай бусад асуудлаас ингэж одоо хамгаалж ингэж л байгаа ийм хүмүүс. Тэгэхээр зэрэг энэ малчтын хүүхдүүдийг эргээд малчин болоход нь бид нар заавал ийм хөшүүрэг, төрийн дэмжлэгүүдийг үзүүлэх ёстой. Хот суурин газрын хүн хязээч одоо малчин болоод очихгүй байгаа. Хязээч юу ах вэ? Ер нь бол одоо хамгийн ховор тохиолдол. Малчны хүүхдүүдэд үргэлжлүүлээд одоо энэ удам угсаага залгаж өвгдөөцийн одоо энэ мал малж исэн энэ арга ухааныг үргэлжлүүлээд ингээд л явдаг. Тэгэхээр зэрэг энэ тал дээр одоо манай хөдөө аж ахуйн яам за дээрэс нь нийгэм хамгааллын яам бол одоо ийм хөшүүргүүдийг энэ хуульд одоо бас нэмж оруулах тал дээр бас нэг За Авбакир сайд. Санд хэлж үү? За Авбакир сайд. Тэмүүлэг гишүүн маань ороод ирлээ. Бид нар одоо нэгэн тань өргөн барьж батлуулсан хуулийн хэрэгжилтийг ямар байдлаар хангах боломж байна вэ гэдгийг бид нар бас одоо засгийн газрын төвшин зарим гишүүдийн төлөөлөлтөд ярих нь зөв бах тийм ээ Тэмүүлэн гишүүнээ бид нар бас гаргалгаа олох ёстой. Ахтай яг нийгэм даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлыг бид нар хаана ойлгохгүй бол одоо 537 мянган иргэн тэтгэвэр авчих.
эдгээр иргэдийн тэтгэврийг бид нар одоо яаж өгөх вэ? Гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамнаас хөдөлмөрлөлтийг дэмжих сангаараа дамжуулаад малчтыг одоо малжуулахаас ахуулаад хөдөлмөр эхлүүлэх. Гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамнаас бол ерөөсө хөдөлмөр эхлэл бодлого руу одоо энэ сангийн нэг жоохон хөрөнгийг л одоо зарцуулдаг шүү дээ нэг. Ахмадуудаа яаж хөдөлмөр эхлүүлэх үү? За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айлын одоо хүмүүсийг ямар байдлаар хөдөлмөр эхлүүлэх үү? Тэхийн тулд заана хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өглөөнөөс орой хүртэл одоо асаргаа сувилгаа сэргэн засах үйлчилгээг нь үзүүлээд ард нь аав ээж нь одоо хөдөлмөртөө байлгах. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин айлууд байдаг. Тэгээ гэртээ орхиод явах хэцүү, мал руугаа явах уу, гэр орноо харах уу. Тийм учраас гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамны хийдэг хамрах ажлын өрөө бол маш өргөн. Энэ дээр одоо боловсролын яам, эрүүл мэндийн яамтай бид нар хамтраад нэгдсэн юм бодлогуудаа явуулаад эхэлж байгаа. За тухайн малчин айлын хүүхдийн боловсролын асуудлыг боловсролын яам нь хариуцчих. За эрүүл мэндийн асуудал одоо жишээл эрүүл мэндийн даатгалын асуудал байж байна. За нийгэм хамгааллын асуудал манай гурав ямар байдлаар одоо нэгтгэж явах үгээд гэрүүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам дээр гурван сайдын хамтарсан одоо нээлттэй хурлуудаа хийгээд бодлогуудаа зангидаад явж байгаа. Мөнхөд гишүүнтэй санал нэг байна. Би ч гэсэн өдөр нутгаас сонгогдсон гишүүний хувьд малчин иргэдээс буюу одоо малчин иргэдийн нийгэм хамгааллын асуудлыг та нар яах юм бэ гэсэн асуудлууд маш хурцаар тавигддаг. За одоо баруун аймаг руу шүлхий гарсан. Мянгаар нь мал устгаж байгаа. За эргээл нөгөө хөдөлмөр дэмжих сангаас одоо тэдгээр одоо малаа устгуулсан иргэдэг эргээд малжуулах бодлого дахиад ингээл амьдрал одоо буцалж штэ нэг үгүй хэлгээд түүнээс энд ингээд юу гэдгийг боломжтой болчоод юу гэдгийг одоо өөрийнхөө батлуулсан хуулийн дээр Авбакир л ингээд эсрэг одоо байгаагүй мэн гэдгийг сая та бүхэн бас ойлгож явах шиг байна. Миний хувьд бол хичээгээд явж байгаа. Сая Алтан гэрэл гишүүнд би яг одоо он сартаа явуулсан алдан бичгийг одоо үзүүлээ сайднараа санал авъя. Малчтын нийгэм дадлын шимтгэлийг төлөх хуулинд саналаа өгөөч гэсэн он сартаа оны өмнөөс эхлээд л явсан бичгнүүд байна л да. Тийм учраас энэ засгийн газар бол кабинетийн зарчимтай ажилд. За бид нар нийгэм хамгааллын бодлогын одоо гаргалаа гэхэд улсын хурлын гишүүдийн санаачсан хуулийн хүрээнд нөгөө талдаа за тэгвэл энэ Монгол Улсын төсөв санхүүчин хүрх юм уу юу гэдэг дээр саяны эдийн засгийн яам, сангийн яамнаар хариултаа байр сууриа бариад байж байгаа л да. Тийм учраас ингээд гацсан тохиолдол бий. Гацсаар байгаа сая 1 сарын 1-нд хуулийн үйлчил дууссан үндслээр одоо бүр ингээд яаж явах шиг байна л да.